зааг одоо хүлж байна. Хоёр дахь. Жоохон паникнд орсон. Тэгтээ зүгээр яг өөрөө би дааж анх удаа хүлсэн. Мөмийн гарч л бодогдсон манай хүн. Инч байна. Яг инч байна. Мөмийн толгой авахгүй. Сайн нүү манай хөстө сайн хөгж. Тэгтээ бид хоёр хэр удаа хүлдгийг сайн мэдэхгүй л. Яах вэ бол хотод наагарч үлээ. өөрөө болохоор зогсд юм шүү. Ойлгох юм шүү. Зоо. Тоёрч салхаа яах вэ? Тэр охнош ирцээр л. Энэ үгүй. Тэр дахиад ингээл хоёр зүйл шүү дээ. Хэмсэлт. Хөөе бид хоёр эцэн дахта охиндоо дандаа мантахад сонсолдог байхгүй юу? Тэгээ одоо ингээ мантахаа сонсох гэж байна. Тэрэст памперсэн дээр Аав нэг мөн байна уу? Яа тэгтээ юм хөлхөр бүрийг ингээд бүр юм болчих юм. Тэг тудаг. I miss you. Тэгтээ. Шүүрэг чаваад боллоо. За би сая хүүхний массажинд ороод ирлээ. Манай өөр юм ралаа бай. Надруу залгасна аги пэв паяа гэнэ. Манай хүүхд үлссэн байна. Та бибиг өвлжлээ. Одоо өдрийн хоолны цаг. Ажиж хүчүүд хоолоо идлээ. За өдрийн 1 цаг болж байна. Тэгээ би бүр өглөөнөөс амар цаг байсараад одоо л нүр мөртэй явах юм. Окей. Сая би нөгөө мөмний массажинд ороод тэгээд би нөгөө эмнэлэгт байхдаа нэг удаа бас мөмний массажинд орсон байхгүй төгөхгүй л хөх бүр яг ингээд задрахж ийсэн. За би бүр өчрөө олохгүй яг нөгөө шууд сүү оронгуудлаа. Бүр ингээд пүм хэлбэр амар болцсон. Тэгэл би бүр oh my gosh гэл. Тэгээд бүр амар өвдөөд тэгээд тэгсэн чинь яг хөө ингээд юунд тахт тийм тахт массаж амар үнэтэй исэн. Тэгтээ бүр ингээд өрөөнд ирдэг. Тэгээд миний өрөөнд ирээд тэгээд надад миний хөхийг сулж өгөөд тэгээд толгойг ингээд массаж хийх юм билээ шүү дээ. Тэгээд би ингээд амар өвдөх ах мах гэсэн чинь ингээд халуун ингээд аппаратаар ингээд одоо нэг юм бүр юутай ингээд аппаратаар заяа хөхийг ингээд халуунаар ингээд бүр зөөлж жагаад тэгж жагаад ингээд массаж хийдэг. Тэгээд толгоонд нь массаж хийгээд тэгээд нэг амар ингээд хөтлөө ингээ өвдөггүй гэх юм уу? Манай дүү нэрээ Солонгос тийм гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг ингээд Монгол руу захиалгаар явуулдаг шүү дээ. Энэ амар гоё мист. Тэр яг тэгээд нь шүү дээ. Йоо ямар гоё сэрэгч юм. Тэгээд миний мөм арай гайг болсах үед ихтэй ингээд айгүйх ингээл айс пак нөгөө мөс тавиал ингээл бүр мөмө бүр ингээл сулах гал яхаа мэдгүй бүр амар хэцүүсэн. Тэгсэн чинь энд өчигдөр ирээд тэгээд шууд өнөөдөр намайг мөмний массажинд орууллаа. Тэгсэн чинь миний төсөөс нь шал өөр юм бэ. Миний хүүхийн дээд талаараа ингээд тэр чигтээ амар хатуурсан байсан байхгүй юу? Тэгсэн чинь сая ингээд мөмний массажинд орсон чинь зүг зүрх болцсон. Тэгээ би хүүхний массаж гэхээр нөгөө эмнэлэгт хийжсэн шиг ингээл хүүхний мань толгойг ингээл бүр ингээл задлал ингээл тэ нөхс үеийн ингээл гаргаал тэгэх юм болов гэсэн чинь бүр бүтэн биеийн массаж хийх юм ягсна мөмний массаж гэж байгаа байхгүй юу? Тэгэн мөртлөө миний нурууг амар их массажлсан. Бүр нуруун дээр бүр тос түрхээд бүр нөгөө бас дахиад юм халаадаг юмараа ингээд нэг аппарат байгаа байхгүй тэрүүгээр ингээд одоо энэ бол яг нөгөө юу юм бэ л да гам барилтын нэг хэсэг юм байна л да. Нурууг маань бүр ингээд нуруу хамаг биеиг маань ингээд бүр нэг юм янз бүрийн аппарат тавьчихлаа гэх юм. Бүр ёо бүх биеиг маань бүр амар халаагаад
Тэгээ хөлийг маань бүр юм том би одоо тэр зургийг ингээд тайдд ингээд харуулъя. Том юмд ингээд хийгээд бүр бас хавмаа буулгад юм шиг байгаа. Бүр халаагаад ёо хамаг биег маань халаагаад тослоод массажлаад альчуураар арчаад тэгээд ингээд хөхний массаж гэснээр сая баг ингээд бүтэн ингээд нурууны массаж явуулчих байгаа хгүй. Тэгсэн сүүл рүүгээ дэшээ харуулснаа зүр амар гоё яг хөхний толгойг ингээд массажлал тэгэл тэгсэн чи бүр зүг зүг амар гоё юм. Тэгэл тэгээд энд ингээд миний хөхийг ингээ би одоо хөхөө ингээл илүү сүг гарахаар ингээл саагаал ингээл охинд авчиж өгч байгаа шүү дээ. Тэхэнгөт бүр ёо ингээд миний сүг бүр амар их заа ингээл сүүний одоо энэ саалтурны ингээд саавн ингээд дүүрчдэг заяа. Уг нь бол одоо ингээд дөнгөж 7 хоногт уухтал нэг хооллолтоор ингээд 70 мг уух хэрэгтэй гэсэн чинь би ингээд нэг хооллолтын дээр нь баг 140-ыг авчиж өгöd байгаа юм ааш. Тэгээд амар хөөрхөн заяа ингээд сувлалт ингээд байгаа ээж нар нь шүү дээ. Бүгдээрээ очиод ингээд хүүхдүүдэд авч байгаа байхгүй юу? Ингээд одоо 2 цаг тутам 3 цаг тутам хөлөхтэй. Тэнгүүд ингээд бүгдээрээ ингээд би биенийхээ хүүхдийг хараад ингээд номоо ипо гэл тэгсэн чи манай хүүхд ингээд нөгөө ганцаархан ингээд өмөр жоох өстэй. Тэгсэн чи би ингээд ус авахгүй гэсэн чи номоо ипо гэл манай хүүхдийг бүр амар хөөрхөн байна гэл. Эдгээр ингээд бүгдээрээ би биенийхээ хүүхдийг гэл хараад тэр нь тийм байна, энэ юм байна гэл ээж нар ингээд амар хөөрхөн юм аа. Гэтэ манай энэ сүрлэлт ингээд одоо тусдаа өрөөнд байгаа ч гэсэн ингээд том өрөөнд ингээд цуглаад байн хамт хоол иддэг. Гэтэ би бол ихний өдрөө ингээд зүгээр өөрийнхөө өрөөндөө хоол авъя гэж тэгсэн байгаа. Нөгөө нэг имлгээс эрэхтэй өчтөй юм ядарчээс болохоор өрөөндөө авъя гэхэлсэн байсан. Гэтэ ингээд хоорондоо ингээд нөгөө нэг өглөө өдрийн оройн хоол идэгтэй хамтдаа уулзаад тэгээд ингээд юм ярангаа хоол иддэг. Би яг бас амар сайн солонгос хэлмэлтэй байхгүй юм бас ойлголцох байх гэж бодсон. Тэгэл амар хөөрхөн ингээл хүүхд чинь тийм байна, юм байна. Эги юм байна гэл амар хөөрхөн тэгэл уцаар талгаал эги байгу ба гэл тэгэнгөт нь би окей нэ гэл тэг очил ингээл хөхүүлээл. Тэр амар хөөрхөн. Очоод хүүхдээ аваад өрөөнд авчиад хөхүүлээл. Тэгтээ ингээл хөхүүлэнгээ бас хажуугаар нь илүү зүгээ памп хийгээл. Ингээ хөхийг маань нөгөө ингээд массажлсан хүмүүс ингээл хилж байгаа хгүй бүр. Стон дээр үнхээр ивэл гэл заяа бүр би ингээ Google Translate-ээр ингээ орчуулсан ярьж байгаа хгүй тэнгууд ингээл ямар амар өрөөгт зүг хөхтэй бүр стон чуа гэл заяа бүр момч то гоё энэ дуртай гэдэг юм. Тэгэл бүр миний мом бүр ёо. Тэгэл тэгснээ нөгөө нэг имлэгт массажлсан хүн бүр ваа стон дээр юурол юу гэдэг л бүр амар магтаал за миний момыг бүр вау ингээл ч хүүхдээ ингээл хэр удаан хөлий гэж бодчих. Би тэгээ юм ярьжсэн чинь ярьж байгаа юм баталтаад тэгээд юу ярих хэвээр байгаа мартчихлаа. Тэр бараг нэг охинтой болсон чинь ингээд 2 3 дахь охинтой болсон. 3 охин ингээд халамжлах хэрэгтэй болоод яа тэг аяга олон хүмүүс ингээл мөмө тэгэрээ төрхөөс өмнө гэсэн мөм арчлаарэ гэл тэгжсэн. Би бол ингээд зүг арчилгаатай газар ингээд ирсэн баа. Тэгний мөм одоо гайгүй л юм шиг. Ер нь бол зөв хүмүүстэй мөм татах цаан гэсэн үг. Амар доороос орж ирсэн чинь амар том харагдав. За тэгэл мөм чухал мөм байвал хүүхдэн тэгэл сайхан эрүүл өснө тэгэл мөмийг бол амар чухалчлт юм байна өө. Нэрээ сувлын хувьд нь шүү дээ тий. Үнэн нь ингээд би үннийхэн талаар танд хэлэхгүй. Юу байсан? Би 7 хоногод сая 700 мянган вон байна. Тэгэхээр тэр ч одоо хэд гэсэн үг вэ? 5 сая мая хүрэхгүй. 4 сая мая төгрөг юм уу? За манай сувлал болохоор 7 хоногод 4 сая 590 мянган төгрөг. Тэгээд дотроо ингээд аюу олон юм багтж байгаа. Ээжийнх нь мөмний массажийг хийж өгнө. Нэг үлээ биений массаж, мөмний массаж ингээд нэг ингээ явна. Ер нь бол дотроо аюу олон програм байгаа. Тэгээд мэдээж хүүхдийг ингээ 24 цаг асарна. Гэтэ яг солонгост амар олон сувлал байгаа. Бүр ингээд 40-50 саяын сувлалч байгаа заяа. 40-50 сая заа. Юу яхад зүгээр л сувлалт хийгдэхэд шүү дээ. Миний байгаа сувлал бол Ганнамд биш ингээ арай өөр газар байгаа. Ер нь жоохон хол гэх юм уу. Яг би нэг аюу сүулт захиалаад
Тэгээд ийш авсан. Тэгтээ энэ сувлал надад айгүй таалагдчих нөө. Тэгээд Солонгос анинаар амир хөөрхөн тэгэл манай хүүхдийг хараад амир хөөрхөн халамжилдаг. Ингээд шүн ингээд сүгээс хачил явчихэд өнгөд ингээл бэжлээд ингээл хөрхөө ээлжээр ингээл хараад тэгээл манай хүүхдийг өстө сайн халамжилж байна өө. За тэгээл ерхүүл эндөө өнөөдрийн ажил бол мэдлээ. Манай хүүхд ингээд 7 хоногтай штэ. Тэгээд нэг хэцүү юм нь яг нөгөө хүүхдийнхаа ингээд ивийг олдгүй юм штэ. Ингээд хөрөхөд ингээд амар хэцүү ингээд хөл гаранд нүрэхэд ингээд туранхай ингээд юм байгаа болохоор ингээд яагаа ойлгохгүй. Тэгт ингээд явцдаа сурна л та. За тэгэл энэ дах хугацаанд тэгээ усанд оруулаад сайн памперсны солиод тэгэл хийхрүүлээл тэгэл бусад бүх юм ингээд сурчвал тэг гараад алцахгүй. Чадна. Чи чадна амжилт хүсье. Тэгтээ ингээ амар их юу юм байна. Одоо ингээд нөө төрчихөж байгаа шүү дээ. Тэгээд ингээд амар ингээд би ингээд амар ядарсан. Тийм үед ингээд яг бас хүүхдээ ингээ халамжилж чадахгүй болох юм бол би ингээ боцоохгүй би гараад ингээд халамжилж чадахгүй л яана гэж бодсон. Ингээ амар өөртөө ингээ имзэглсэн байхгүй юу? Яна би ингээл тэгэл суугарчвал яна тэгэл ингээл хүүхдийг ингээл зовоогоол гэл тэгж ботсон. Тэгснэ нэр юу вэ? Юу гэж тэгчихэд юм бэ? Би чадсан штэ гэл. Өчтөр ингээл өөрийгөө амар ингээл урамшууллаа. Ер нь ингээ цаанаасаа жоохон нөгөө өөрийгөө ингээд нэг юм өөртөө эргэлцээ ингээд амар төрөөд идэм байх. Тэгтээ би яг өнөөдөр шийдсэн надад тийм эргэлцээ төрөхгүй. Би ингээд бүх юм сурнаа. Одоо ингээд хүүхдээ унтчих үед нь сайн YouTube бичлэг үзээд яаж ингээ хүүхдээ сайн үйл хийх вэ, сайн яах вэ бүх бичлэг үзээд бүх юм сайн ойлгож сурна гэж бодож байна. Тэгээд ингээ эмзэглээд яах вэ те ингээл угаасаа л миний хөдөлмөж ингээл би ингээл бүх юм л юм шүү дээ. Тэг өөрийгөө урамшууллаа. Тэгээд би чадна. За ингээд нэг мөмний талаар ярих гэсэн тэрийг ярьчлаа. Айгүй олон хүмүүс бүр ингээл санаа зоввол тэгээд хөхөөл хагалчваа гэл. Тэг би ингээ хөх хагарна гэдгийг ингээ ойлгоогүйсэн чинь тэр толгойн эсхийг ингээ нөгөө буглараад хагарахыг хэлдэм байж тээ. Тэгээд тэрнээс бол одоо ингээд урьдчилан сэргийлцөө одоо ингээ асуудалгүй хагаруулахгүй тулд урьдчилаад ингээд уучраа олж явах шиг байна өө. За унтаж босч ирээд тийг охиноо хөглөж. За ингээд бид хоёр унтж гинэ үү. Манай беби унтсаар момент нам цохолол унтаал. Зөв ингээл өглөө сахуулал бебигээ өхүүлээл өөрөө хоол идээл бебигээ авч өгөөл өөрөө унтаал би өдөр унтсан. Тэгээд босоол бебигээ өхүүлээл дахиад хоол идээл тэгэл одоо бид хоёр унтчихъя.